Сайн байцгаана уу? За намайг ингээд ер нь бол дагагчтай юм аа. 100-ны 70% нь дандаа ээж нар эмэгтэйчүүд дагдаг. За тийм болохоор над руу дандаа ээжийн талаар хүүхдтэй юу гэж байгаа талаар эмэгтэйчүүдийн талаар маш их асуултууд орж ирдэг. Тийм болохоор би бас 3 хүүхдтэй болохоор тэр болгон хариулаад иж чаддаггүй болохоор бас хэдэн асуултуудад хариулъя гэж бодлоо. Тэгээд дийлэнх асуулт нь хүүхдээ яг хэдэн сар хүртэл хөхүүлсэн бэ? Ингээ хөхнөөс гаргуул хэдэн сартайд нь гаргуул зүгээр вэ ч гэдэг юм уу? Тиймэрхүү асуултууд маш их ирж байгаа л да. За би болохоор ерөнхийдөө 4, 5, 6 сар хүртэл ерөнхийдөө өгсөн хөхний сүгөө өгсөн. Гэхдээ нэмэлттэй өгсөн байгаа. Яагаад тэгэхээр сүү багассан. За тэгээ эмэгтэйчүүд ер нь бол ингээд төрсний дараа ингээд сүүтэй байна гэдэг бол бас ер нь маш хэцүү. Ер нь төрөлхийн сүү ихтэй сайтай хүмүүс байдаг. Гэхдээ эмэгтэй хүн чинь ерөнхийдөө бол төрөөд төрснийхөө дараа бол маш их эрдэс байц одоо бүх юм алдна. Дээрээс нь ядарна, шүн нойргүй байна. Тэр болгоноос чинь сүү айгу багасч идэг. За тийм болохоор би ерөнхийдөө багасаар сүүлдээ сүү хүүхдээ чадахгүй байсан болохоор нэмэлт сүү сонгож хэрэгэлсэн байгаа. Тэгээд ер нь өөрөө чадхаараа сүүтэй бол хөхний сүүгээ бүр хэр хугацаанд чамайг өгж явах хэрэгтэй шүү. Тэгээд хөхний сүг бол юугаарч орлуулчихгүй. Тэгээд болж игэл хөхөндөө сайн сүү оруулах хэрэгтэй, маш их амарч явах хэрэгтэй. Ер нь амраад сайн унтаадах юм бол сүү их ордог. За тэгээд болж игэл тэн чадвал гэдэг шиг нэрэ хүүхдээ 1-2 хүртэл хөхүүлэх нь бол зүйтэй байх гэж бодож байна. За үнэхээр над шиг одоо ингээд хөхөнд нь хичээгээ сүү ордгоо те ингээд ерөнхийдөө бол ингээд сүү оруулах гэж хичээсэн ч гэсэн сүү орохгүй байгаа хүмүүс бол мэдээж хэрэг заавал нэмэлтээр сүү сонгох шаардлага гардаг. За тэгээд өөрөө яг 3 хүүхдээ өгчээсэн туршлагаас гэх юм бол за эхний 2 хүүхдэрээ гэх юм бол нэг алцаа алдаа гэх юм бол сонгож исэн сүүгээ одоо бодохоор их сахар ихтэй сүү байсан. Юу чихэрлэг сүү байсан. Тэнгүү шууд мөөмө голцсон. Нөмөдөг уул ингээд хослуулаад үгүй гэсэн болов шууд мөөмө голоо шууд сүүнд орчихсон. Сүүлд болохоор ямар ч нэмэлт сахаргүй сүү өгсөн болохоор мөөмөж өгөө сүгэж өгөө. Тийм болохоор сүүгээ маш сайн сонгох хэрэгтэй шүү, нэмэлт сүүгээ. Тэгээд би ерөнхийдөө бол хэлдэг би бол ийм сүү сонгож хэрэгжилж байгаа. Гэхдээ та нар маань маш сайн өгч байгаа сүүгээ судлаад яг хаанаас гаралтай юм. За ямар орц найрлагатай юм. Бүгдийг сайн судалж агаад хүүхдээ өгж байгаарэ гэж би бас хэлмээр байгаамаа. Яагаад тэгэхээр хүмүүс маань тэрийг сайн мэдгүй ингээд хүүхдтэй мэдээж хөхөө сүүгээ ээж байгаа хүүхд чинь нэмэлт тоол гэдэг чинь ахаад нэг орчлоо хорвоо дэлхий дээр ирээ сүүнээс гадна танилцж байгаа хамгийн ихний зүйл болохоор нэмэлт сүүгээ маш сайн судалж байгаа сонгож байгаарэ гэж бас хэлмээр байна. Ямар ч нэмэлт сахаргүй яг сүүнийхээ амтаар тэгээд дээрэс нь цардуулгүй 70 модны тосгүй тий. За тэгээ итүү уураг гэж та нар ямар юу яриад байгаа юм болоо гэж бодчих магадгүй. Тэр бол ихийн сүүний уурагтай ижил төстэй хамгийн ойрхон төстэй уурагтайс байхгүй юу? Энэ болохоор Шинэ Зеланд гэдэг улсад бүр тусгай газар үнэ нэрийг одоо тижээгээд одоо тэр ямар ч нэг хөрсний бохирдлгүй газар байлгаж ич тэр итүү уураг гардаг. Тэр уураг нь болохоор судалгаар ихийн сүүний уурагт хамгийн ижил төстэй уураг байгаамаа. За тэгээд тэр сүү маань болохоор энэ байна. Тэгээ би энэ сүүгээ авч хэрэгсэндээ бол маш их баяртай байгаа. За тэгээд ямар ч тач энэ бол Шинэ Зеландын тэгээд Slumps Yohancare гэдэг группийн тийм гаргаж авч байгаа юм сүү байгаа шүү. Тэгээд дээрс нь нэмэлтээр би эдний ашигтай бактерийг авч сүүнд нь холиод өгчдөг. Тэгээд эдний бас таалагдсан юм юу юм хэрэг ч одоо нөгөө нэг тэрбум ашигтай бактеритай тэгээд дээрс нь гаднаа нөгөө бүрхүүлтэй болохоор хүүхдийн нөгөө олоогоор ороод нөгөө ходоод гизрүү нь очихдоо яг нөгөө ашигтай бактери нь яг хурж очтгоо гэсэн үг. Тэгээ энэ хоёрыг ингээ хэрэгжилж байгаа. Тэгээ шинэхэн ээжүүд бас над руу маш их юм бичдэг. За шинэхэн ээжүүдтэй гэж хэлэхэд бүр хамгийн гол зүйлийг би бүр хэлмээр байна. 3 хүүхдтэй ерөнхийдөө маш их зүйл мэдэж авсан. Эхний 2 хүүхдээр бол алдсан алдаа гэх юм бол гам алдсан. За шууд төрөөд ажилдаа юу орохыг битгий бодоорой. Дээрээс нь гарахтаа малгай хүмүүс чихэндээ хөвгөн хий. За тэгээ хүүтийн юмд гараа битгий дүр байнга оймстой шагаагаад алдсан юм хүмүүс чи. За 100 би төрж исэн болохоор гам алдсан. За яг анх төрж явахад бол төрөөл заас баг зүгээр юм байна гэж яг явдаг. Тэгээд хүмүүс яг ингээд миний яг энэ хэлж байгаа хэлээр нэг тийм оошоохгүй байж байгаа. Гам алдах гэдэг бол хамгийн бас хэцүү аюултай зүйл шүү. Тийм болохоор шинэхэн ээжүүд намайг үзэж байгаа бол яг миний энэ хэлсэн гам барилтуудыг маш сайн барих хэрэгтэй. Тэгээ болж игэл маш сайн унтах хэрэгтэй. Тэгээ хөндөө сүүсээ оруулж ээж өөр хүүхдээ ирүүл байж болно шүү дээ.